Философи хүний эрхийн уулзалт технологийн ёс зүй. Философийн улсын 14-р олимпиад. Энэ жилийн философи олимпиадаар бол бид нар философи хүний эрхийн уулзалт тэгээд технологийн ёс зүй гэсэн сэдвийг бол сонгож авсан байгаа. За технологийн ёс зүй гэсэн сэдвийг сонгож авах үндсэн хоёр шалтгаан байсан. За энэ бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш шинжлэх ухааны технологийн хөгжил бол маш хурцтай хөгжсөн. За үүнд бол тодорхой 3 салбар бол ялангуяа сүүлийн жилүүд маш эрчимтэй хөгжиж байна. За үүнд бол нэгдүгээрт нь бол IT буюу IT инженерчлэл, за хоёр дахь салбар нь бол тэр биоинженерчлэл, гурав дахь нь бол геоинженерчлэл гэсэн салбарууд бол яалтчгүй маш хурдтай хөгжиж байна. За ер нь шинжлэх ухааны технологийн хөгжлийг судлаач эрдэмтэд хоёр үндсэн хандлагаар бол авч үзэж байна. За нэгдүгээрт нь бол оптимизм гэдэг. Энэ хандлага нь бол альва нэгэн шинжлэх ухааны үр дагаврыг маш эргээр буюу хүн төрөлхтөнд ач холбогдол нь өндөр гардаа гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь аль дээр хүн төрөлхтөн хийгээд ер нь хүн төрний оршин ах хүрээлэн орчныг бол сүйтгэлд хүргэнэ гэсэн ийм маягаар бол пессимистүүд бол авч үзэж байна. За тэгээд ийм учраас бид нэр ер нь орчин үеийн сэдвийн технологийн гол концепц бол нэгдүгээрт дандаа глобал асуудалтай буюу өргөн хүрийг хамарч байна. Хоёрдугаарт нь бол тэр технологийн дэвшил нь өөрөө бол ямар нэгэн эрх зүйн зохицуулалтанд бол үл нийцэж байна. Яагаад гэвэл технологийн төрүүлж өгчөж эрх зүйн бол түүний араас бол ямар нэгэн гарсан үр дагаврууд за хүн дээр хүрээлэн бага орчинд гарч байгаа үр дагавар буюу сөрөг үр дагаврууд дээр нь холбогдож тэгээд тэн дээр нь тулгуурлаж альва нэгэн үр дагаврыг засах ийм зарчмаар бол явж байна. За ийм учраас ер нь хүн төрөлхтний хувьд хүн төрөлхтний хийж байгаа үйл ажиллагааг хэмжээдэг харилцааг зохицуулдаг хоёр үндсэн гол зүйл бол нэгдүгээрт ёс зүй, хоёр дахь нь бол эрх зүйн зохицуулалттай байдаг. Нэгэнт эрх зүйн зохицуулалт бол техникийн хөгжлөөс хожуу явж байгаа учраас бид нэр ганцхан зүйлд найдах хэрэгтэй болсон. За энэ бол яалтчгүй ёс суртахууны ухамсар, ёс суртахууны хариуцлагын тухай асуудал болж хувирч байна. За ийм учраас бид нэр энэ удаагийн олимпиадынхаа сэдвийн хүрээнд тулгамдаад байгаа ёс техникийн альва нэгэн шийдлүүд түүнээс өнөөдөр болон ирээдүйн хожид гарах үр дагаврыг оюутан залуустаа бол ойлгуулах, тэн дээр гарч байгаа асуудлууд философийн үднээс дүн шинжилгээ хийх, мөн хүний эрхийн тухай асуудалд ямар байдлаар энэ зөрчлүүд бий болох вэ? Тэрэн дээр бол анализ хийж сурахт нь бол илүүтэй анхаарах энэ мэдлэг концепцийг өгөх үүднээс бол энэхүү сэдвийг сонгон авсан байгаа. Философи хүний эрхийн уулзалт технологийн ёс зүй. Философийн улсын 14-р олимпиад. Боловсролыг дэмжигч Лендимен.